За 70, 96, 11, 11 утсанд өнгөрсөн 7 хоног зөндөө их одоо саналууд ирсэн байгаа. За өнөөдөр 24 оны 11 сарын 7-ны өдөр. За энэ 7 хоногор иргэдэд шуурхай мэдээлэл өгдөг энэнийг бол 9 дэх удаага хийж байна. 9 дэх. Тэгэхээр өнөөдөр өнгөрсөн 7 хоногт ирсэн асуудлуудыг үзэх юм бол маш олон иргэд энэ улсын төсөв мөнгөний талаар одоо шүүмжлэлтэй байр суурь амьдрал ахуй дээшлүүлж байгаа юм байхгүй мó наад дотор чинь аж ахуй нэгжүүдэгээ дэмжиж байгаа юм байхгүй юм уу наад төсөв дотор чинь та нарын их хурал дээр ярьж байгааг сонсохоор одоо ерөөсөө олигтын болохгүй байна. Айгуул юмны үн нэмэгдээд олигтын ханш одоо төгрөгийн ханш унаад улам одоо хэзрүүдэх юм биш үү? Та нар дуграач ялтай өвчөө бас одоо яриач гэд би ч одоо хангалттай ярьж байгаа л да. Тэгэхээр дахиад хамгийн гол манай иргэдийн санааг зовоож байгаа юм бол цахилгаан дулааны үн байгаа. Заавал одоо цахилгаан дулааны үнийг нэмжээж цахилгаан дулааны үнийг ингэж өсгөнө гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр заавал ийм хийх хэрэг байгаа юм. Наадхаас судлаач гэсэн хэрэггүй зардлуудаа багасгах зөвхөн гадаадад явах зардал 110 тэрбум төгрөг байна гэж шүү дээ. Тэгэхээр чи одоо иймэрхүү зардал мардал хэрэггүй эд тогшил одоо тэр хаашаа гэлээ нэг гадаад яваад зугаалаад байгаа энэ их олон юмнуудаа хасахад бол заавал ард иргэдийн нуруунд дээр цахилгаан дулааны үнийг нэмж ингэх шаардлагагүй юм байна. Одоо их хурл гэж одоо нэг тийм засгийн газрын оруулж ирсэн юм хянаад шалгаад ингээд байдаг тийм газар бас биш ээ. Хууль тогтоодог байгуул. Засгийн газар өөрөө энэ 2025 онд ард иргэд аж ахуй нэгжигээ яаж дэмжих юм бэ? Мөнгө төгрөгийн асуудал яах юм бэ гэдгээ төсөв гэдэг юм оруулж ирж хэлдэг. Тэгэхээр лавл засгийн газрын оруулж ирж байгаа төсөв нь ард иргэд аж ахуй нэгж бодсон юм алга байна. Тийм учраас одоо их хурлын гишүүд маш олон гишүүд их шүүмжлэлтэй хандж байгаа. Одоо энэ буцаах хэрэгтэй. Ер нь бол буцаадгүй маа гэхэд засгийн газар өөрөө жавхлан сайд нь за энэ төсвийг буцааж авъя гэж засгийн газрын хурал дээр хэлж аваад дахиад засаад ард иргэд аж ахуй нэгжтэй ээлтэй тэднэртэй дэм болох ус тийм төсвийг оруулж ирэх байх. Би бол тийм байр суурьтай байгаа тэрнийг бол бас нэлээд хатуу хэлсэн байгаа. За тэгэхээр маш их хэрэгтэй хэрэггүй зардлууд ерөөсөө ингэ төр данхаагаал юм. Ард түмний ах хэмжээгээ улам уруудаал, улам ордоол аж ахуй нэгжүүд нь нийгмийн даатгалын шимтгэл татвартаа ингэ дарлуулаад ерөөсөө ингэ маш муу дур зурагтай байхад маш муу төсөв орж ирсэн учраас энийг татаж авах хэрэгтэй гэж байна. За одоо 7 хоногт бол нэг ийм бид нар нөгөө бүх саналыг чинь ингээд цаасан дээр ингээд буулгадаг юм бас сонсоод та нар нөгөө яриагаараа үгээрээ хэлчихэж байгаа шүү дээ. Тэрний чинь бүгдийг ингэчээд тэгээ хаашаага яаж ярих вэ гэдэг ингэдэг. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт би бас хэлсэн. Сүүлийн үед одоо манай иргэд бас ингээд үгүй амьдрал хэцүү. Тэгээ дээр нэг байр савтаа болох гээд орон сууцнд оруулна гэж хэлэхлээр мөний юм байх гэдэг мөнгө өгчдөг. Одоо 45 сая төгрөг өгсөн 3 жил болж байгаа 70 сая төгрөг өгсөн. Энэ аргагүй энэ иргэд. Тэгээ сонгоноос над руу энэ кид апартмент гэдэг байшин болсон. Тэр байшинд орох урьдчилгаа гэдэг ингээ баахан мөнгө өгсөн хүмүүс олон удаа уулзах учраас би өнөөдөр очиж газар дээр нь тэр иргэдтэйгээ уулзлаа, ярилцлаа. Юу болчиход байгаа юм бэ? 2020 оноос эхлээд мөнгө авсан. 22 оны 12 сард ашиглалтанд орно гэсэн одоо 23 оны 12 сар, 24 оны 12 сар 2 жил шахах хугацааны өнгөрчгээд байхад энэ босдгүй. Ийм одоо асуудал ганцхан энэ ч биш нэлээд хэд хэдэн газар юм байх шиг байна. Тийм учраас бид нар сая уулзаад манай энэ хохирж байгаа гэж байгаа иргэд маань ажлын хэсэг байгуулад тэгээд одоо би ч гэсэн бас оролцоод хамтраад за тэр нөгөө нэг барьж чадахгүй байгаа компани бас юу ч болчиход байгаа. Тэр хүмүүстэй ингээд уулзуулаад иргэдийг тэр барьж байгаа хүмүүстэй нь уулзуулаад энэнийг цаашаа явуулах арга байгаа мó байхгүй мó эсвэл одоо худал гэлээ хулхтчиход байгаа мó эсвэл үнэхээр одоо бас боломж нөхцөл ингэчээд байгаа юм юу болчиход байгаа юм бэ гэдэг дээр яри ажлын хэсэг байгуулъя гэдэг ингэ шийдсэн. Энэ цаашаага бас би 7 хоног өхөн мэдээлэлд явнаа.